Бид нар энэ 100 ингээд ажилуулах ёстой байсан ажилтны байрны нэрэлт хэрэгцээ бол бараг 80% буурсан байна шүү дээ. Энэ бол эдийн засгийн хямралтай холбоотой. Яг бодит байдлаар ингээд манай гишүүд ирээд бидэнд ярьж байгаа зовлон бол үнэхээр хүнд байна. Энийг яриад ингээд явахаар сенсац болоод одоо бас л улс төр болоод ингээд хямарчих юм болов уу гэж бодоод бид нар бол засгийн газартаа, яамдуудтай ерөөсө хоёр талын уулзалт, үйлдвэрийн хөвөлтэй нийлээ 3 талын уулзалтыг хийгээд айлуулах зөвшөөрлөг дэмжих чиглэлээр явж байгаа. Энийг сони хэлд бичиж шүүхгээр ерөөсө болохгүй байна. Өнөөдөр манай гишүүн компаниудаас 7 хоногт 3 өдөр ажиллаж байгаа компаниуд байна. Нэг 3 хоног нэг хэсэг ажилтан ажиллаад нөгөө 3 хоногт нөгөө ажилтан ажиллуулад цалингийн 3 хоногоор өгч байгаа нийгмийн даатгалыг бүрэн төлж байгаа. Маш том нэг номерын компани өнөөдөр 800 ажилтнтай зөвхөн нийгмийн даатгал төлж байна. Барилгын одоо их том компани одоо ерөөсөө өнгөрсөн онд энэ Улаанбаатар хотод барьж ирсэн барилгын ажлын 40% гүйцэтгэжсэн компани өнөөдөр зургийнхаа үйлдвэрт авчирсан 150 машинаас 25-ныг ажилуулж байна. Өшөө 40 машинаа зараад өгөөч гэд бид нар дээр явж байна. Энэ бол эдийн засгийн хүндэрсний шинж. Тийм учраас энэ эдийн засгийн хүндрэлийг одоо бид нар гаргахын төлөө болцоотой бүх арга хэмжээг авах ёстой. Ялангуяа засгийн газартаа хамтрах ёстой. Хоёр толгой бол эдийн засгийн өсөлт чухал. Гэхдээ тэр маргааш манай эдийн засгийн өсөлтөнд нэг ч төвөг өгөхгүй. Маргааш Монгол хүний тогоотой хоол нэг халбаг ус чихгүй. Яг л тэнд орсон хөрөнгө оруулалтууд эхлээд бүтээн байгуулалтууд босч дараа нь Монгол хүнд аваад. Тэгвэл Монгол хүнд одоо өнөөдөр орлогын нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, төсөвт мөнгө өгөх тэр хэсгийг одоо дэмжих хэрэгтэй. Энэ нь үндэсний үйлдэл шүү дээ. Тэр үндэсний үйлдэлийг дэмжих асуудлаар бол ерөөсөө нэн тэрүүнд анхаарахгүй болохгүй байна. Хамгийн энгийн жишээхэд одоо эх 7 хоногт Монгол Орсын засгийн газар хоорондын хамшиг хурал хийх гэж байна. Энэ хурлаар бид нар хэлж байгаа. Тэр том улс төрийн юм тэр яриха та нар болчихоо. Тэр ярина үстэй тэр бол бидэнд хамаагүй. Тэгтэл Орос Монголын одоо хэлийн худлааг дэмжих асуудлаар Орос Монголоор одоо худалдааны аятаа нөхцөл бий болох асуудлаар хэлцээр хийгээч. Ер нь одоо Орос руу ч Монголоос одоо хям аваад очсон зарагдаж байна, гутлаа аваад очсон зарагдаж байна, хевсээ бариад очсон зарагдаж байна. Монголын гэсэн юм болгоныг Оросод худалдаж авчихсан. Гэтэл энэний чинь хэл дээр бол зөлөөтэй гаргахгүй л байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо нөхцөл байдлуудыг одоо хоёр талын хооронд хэлцээ хийгээд энэ бол улс төр биш одоо засгийн газар хоорондын комиссийн дэргэд энэ ажлыг дэмжих комисс байгуулад шууд очиж ажиллаад Монголын энэ бизнес эрхлэгчдийн монголчуудыг одоо ерөөсөө энэ орлогоо нэмэгдүүлэх юмыг хийх бүрдүүлэх асуудал засгийн газрын үүрэг шүү дээ. Тэр хоёр талаа ярих бол том асуудал тэр жижигтэй. Тэр дараа нь үр дүн мэдэрнэ. Одоо энэ ийм юмар бодит ажлыг хийгээч гэдэг юм. Бид нар одоо өнөөдөр нүүрс яриа шуугаад ах юм. Хятад эдийн засаг буураад нүүрс нь багассан гэж бидний 30 сая тонныг хятад гаргах бол нүүрсний хувьд одоо асуудал биш шүү дээ. Энэ том хэрэглэгчид 30 сая тонн нүүрс өгч чадахгүй бол монголчууд бид нар буруу шүү дээ. Тийм учраас одоо нүүрс гаргах асуудлаар Хятад Монголын засгийн газрын хоорондын комиссийн ажлын хэсгийг хэрэгтэй байна. Нэгдсэн нэг стандарттай болох хэрэгтэй байна. Нүүрсний үнийн асуудлаар Хятад улсын засгийн газартай засгийн газар хооронд хэлэлцээ хийх хэрэгтэй. Хятад ч нь төр бүх юмыг тодорхойлж байгаа. Тэд үнийг тодорхойлно. Манайхан бол хятадын хэл дээр очиод захын хятадтай үн ярихаар тэднэрт бол хувийн үнийн хүнтэй ярьж байгаа болохоор засгийн газартай яриаггүй. Тийм учраас энэ бүх юмдыг ингээд нэгтгэхэд нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Төмрийн хөдрийн үн унсал гэж энэ төмрийн хөдрийн үн унсан болохоос хятад авдаг хэрэгцээ нь унаагүй. Тэгвэл одоо төмрийн үйлдвэрүүдээс орлого олох хэмжээнд тэр төмрийн үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй шүү дээ. Ийм одоо бодит байдлаар арга хэмжээ авахгүй юм бол бид нар одоо хоёр талаа ярьсаар байгаад эцэстээ бол хоос хоцроо шүү дээ. Монгол хүн чинь бол өнөөдөр зарим талаар ингээд аваад үзэх юм бол тэр завхтаагаа махаа аваад хоол хийж чадахгүй турж өгдөг залхуугийн үлгэртэй одоо адилхан болчих гээд шүү дээ. Бид нөөц бололцоо бүх юм бол бидний өмнө асар их байна. Энийгээ дэмжиж их том ярьж дэлхийн төвшин сэтгэх гэж өнгөрөхгүйгээр ерөөсөө үндэсний үйлдвэрлэлд дэмжиж эндгээрээ орлогоо нэмэгдүүлээд эдийн засгаа босгоод явах асуудал хамгийн чухал гэж бодож байгаа. Та нар өнгөрсөн оны эдийн засгийн статистикийг харсан шүү дээ. Эдийн засгийн өсөлтийн 7.5% чинь бол 80% нь бол уул уурхайн биш салбарын өсөлтөөр босгосон шүү дээ. Хөдөө аж ахуй, газар тариалан, байрлал, боловсруулах үйлдвэрийн чинь өсөлт бол Монголын эдийн засгийн өсөлтийн 80% хангасан шүү дээ. Яагаад энэ өсөлт гаргасан салбараа дэмжихгүй уул уурхай хоёр толгой яриад давхиад байдгийг. Энийг одоо зогсоох ёстой. Энэ улс төрчил энэ хийзэлтээс одоо зогсоох ёстой гэж бодож шүү дээ. Би хамгийн сүүлд ганцхан саналыг хэлэх гэж байна. Одоо монголчууд болон ерөнхий сайд монголчууд болон Чингис хаан байхаа болох цаг болжээ. Бид засгийн газараа сонгоод засгийн газарт итгэл өгсөн бол тэр засгийн газар ажлыг хийлгээ. Тэд нар тэр ажлаа хийгэлдэ. Хариуцлагын тэд нар хүлээн шүү дээ. Тэгэл ажлыг хийхгүй шүүмжлэл ерөөсөө орох байх газаргүй болтон суулгаад байж болохгүй байна. Одоо шат шатанда хариуцсан ажлаа хийгээд асуудал шийдэх услууд асуудлаа шийдээд яг хариуцлага хүлээг одоо ингэж ажиллах ёстой гэж бодож байна. Би эцэст нь юу гэж хэлэх чинь тэр зэрэг бол Монголын ард түмний зөөрөг байдаг. Хушуу нэмэхэр хуруу нэм гэж. Одоо хушуу хуралдуулж ажил цаад хийж нэг нэгэндээ тэгээ тавихаа бол хуруугаа хөдөлгөөд нэг хүр зөөрөөд нэг одоо машины ард мэрэгжил эзэмсэж зогсох асуудал чинь манай хөгжлийн түлхүүр болж байгаа гэж хэлэх ёстой.